Сайн байцгаана уу? 10 дугаар сарынхаа астрологийн талаар ярив. За 10 дугаар сард гаригууд маань одоо хэрхэн хөдөлгөөнөө хийж ямар газруудад одоо нөлөөллөө үзүүлж байна гэхээр 10 сарын 6-нд бол хоньны ордон дээр бол бүтэн сар гарч байгаа. За 10 сарын 21-нд бол жинлүүрийн ордон дээр шинэ сар гарч байгаа. За 10 сарын 14-нд дэлхийн ван гараг урагшлах хөдөлгөөнөө хийж байгаа. Тэгэхээр энэ дэлхийн ван гараг бол 5 сарын 4-нд урах хөдөлгөөн хийгээд тэгээд одоо 10 сарын 14-нд урагшлах хөдөлгөөнөө хийж байна. За тэгэхээр дахиад бол цаашаа ярихад бол 10 сарын 21-нд болвол жинлүүрийн ордонд бол шинэ сар гарч байгаа. Тий. За энэ одоо чухал шинэ сарын одоо ийм сартай 10 сар маань хүрэх нэ. За тэгэхээр ордууд маань одоо хэрхэн нөлөөлөх үү гэдэг талаар ярив. За хоньны ордныханд бол өөрийнх нь одоо яг хоньны ордон дээр нь 10 сарын 7-ны өдөр бол бүтэн сар гарч байгаа учраас энэ бол одоо бүтэн сар гэдэг бол нар сар хоёр яг эсрэгцэлж бие биенөөдөөсөө харах энэ одоо үеийг тийм ээ тэргэл сар буюу бүтэн сар гарч ийн гэж үздэг. Тэгэхээр бол энэ үед бол хоньны ордныхны маань хувьд бол за гол одоо тэр сэтгэлийн хөдөлгөөнийх нь одоо маш их тийм оргил үе ирж байна. Тэгэхээр хоньнууд маань бол маш их одоо өөрийн одоо боловсруулж байсан тийм ээ. За тэр тухайн одоо өөрийнхөө одоо тэр дотоод өөрийн тэр эго за тэр өөрийнх нь одоо тэр мөн чанар дээр боловсрогдчихсэн зүйл маань одоо сэтгэлээр нь одоо ил гарсах тий хамгийн одоо чухал тийм оргил үе байгаа. За тэгэхээр шинэ сарын одоо бүтэн сарын үеэр бол хоньнууд маань бол маш их мэдээж энэ одоо сар бол дотоод сэтгэлийг ингээ хариуцж байгаа болохоор тэр дотоод сэтгэлийн тэр хөдөлгөөн нь одоо ил гарна гэсэн үг. Тэгэхээр бол энэ үеэр бол нэлээд их одоо өөрийнхөө дотоод сэтгэлийг бүрэн ойлгох. За тэр ер нь бол энэ зүүн совин маш их одоо сэргэж за мэдрэмж сэргэх ч юм уу тийм ээ. За нэг иймэрхүү одоо сэтгэлийн энэ одоо үндсэн одоо энэ хөдөлгөөнүүд маань их маш их тийм ойлгомжтой болж ирэх. За тэгэхээр энэ үед бол хоньнууд маань бол ер нь бол за энэ үед ямар хуу байдлыг одоо эрхэмлүүл зүгээр вэ гэхээр ер нь бол энэ сэтгэлийн хөдөлгөөнүүдийг бол сайн ер нь бол анзаарч тэрийг бас дотор боловсруулж за ер нь бол асуудал байвал хүлээн зөвшөөрч за ялангуяа дотоод өөрийнх нь тэр яг жинхэнэ мөн чанар дээр нь гарч ирж байгаа учраас тэр байдал дээр их зөв одоо боловсруулалт хийвэл их сайн нөлөөтэй. Тэгээд ер нь бол энэ үед бол хоньнууд маань бол их гадагшаага их хүчтэй энерги гаргахаас илүүтэй дотоод одоо тэр зөв совинд итгэх тийм ээ одоо бас бясалгал хийж болно. За тэр зөв совингаа одоо удирдах сайжруулж тийм ээ тэр өөрийн тэр дотоод болж байгаа тэр одоо асуудал байгаа бол тэр бүхэнтэйгээ их гүн рүүгээ орж бясалгал маягаар орж тийм ээ тийм маягаар одоо энтэйгээ ажиллавал их сайн үр дүнтэй байх нэ. За тэгэхээр хоньнууд маань бол за ер нь бол бүтэн сар гарах сая нөлөөллийн талаар нь ярьлаа. Тэгэхээр өөр бол хоньны ордныханд маань бол энэ харилцаа холбоон дээр бол маш их тийм өвөрмөц одоо боломжлолт бос маягийн харилцаа холбооны тий олон нийттэй харилцах тэр өдөр тутмын тэр коммуникашн харилцаануудад маань их онцгой одоо энэ үе бол ирсэн байгаа. Тэгэхээр энэ үедээ бол илүү тэр оюунлагаар сэтгэх тийм ээ маш их тийм сэтгэлгээний хувьд өөрийн тэр яг тэр логикийн хувьд харилцааны хувьд маш их тийм юу хүн их маш их найрсаг тийм хөгжилтэй за тийм хүмүүс байдаг. Тэгэхээр энэ дээр нь маш их тийм өвөрмөц уламжлалт бус одоо юм уу энэ гам гариг ороод ирсэн байгаа учраас
За энэ дээр бол энэ 10 сарын хугацаанд бол 10 дугаар сард бол иймэрхүү ер нь бол энэ цаашдаа ч гэсэн тийм ээ тийм харилцаанууд их байх болно. За ер нь бол хоньнууд маань бол ер нь 10 сард бол бас энэ гэр бүлийн одоо гэр орны амьдрал тийм ээ. Энэ дээр бол маш их тийм одоо сайн сайхан байдлууд, газтай тийм цаг үеуд бол юу явагдаж байгаа. Тэгэхээр энэ дээр бол их энэ тал руугаа одоо гэр орон, гэр бүл рүү илүү их анхаарал их сайн сайхан цаг үе бол ирсэн байгаа. За ер нь бол одоо бүтэн сар ингээд ер нь бол гарцсан гэдээ хэлсэн тийм ээ. Энэ үед бол бас энэ ер нь эсрэг одоо тэр өөрийн тэр одоо ер нь бол хоньнуудын одоо эсрэг талын одоо тэр мөн чанар бол маш их тийм дэмсмат харилцаа, бусдыг ойлгох тийм ээ. Ер нь бусдтай бол муудалцахгүй байх хэрэгтэй. Тийм маш их тийм юутай байх хэрэгтэй. Ер нь бол бусдыг илүү бас ойлгосон, бусдтай их одоо жигд тэнцвэртэй маягаар харилцах. За ер нь бол ийм одоо энергийг бол эрхэмлүүлэх их сайн байгаа. За ер нь энэ дээр одоо маш их харилцаанууд, за маш их одоо түншийн харилцаа, хамтын ажиллагаа, бизнесийн харилцаа энэ бүх хүмүүс маш их идэвхтэй явагдана. Гэхдээ энэ дээр бол бас хүнтэй бас муудалцах тийм ээ. Яг тэр relationship-ийн харилцаан дээр бол жоохон баланстай байхгүй бол их хит одоо хүнтэй муудалцлаа гэхэд гол асуудал юу вэ гэхээр хоньны ордныхны өөрсдийн маань одоо тэр эго өндрөөс болж магадгүй. Тэгэхээр энэ тал дээр анхаарах хэрэгтэй. За ер нь бол хоньнод маань бол их тийм өдөр тутмын ажлууд маань их айтайхан их сайхан гоё явагдаж байгаа. За тэгэхээр энэ 10 сард бол бас энэ маш их тийм санхүүгийн одоо сайн одоо түнш харилцаанууд их гарч ирэх өндөр магадaltaй. За ер нь бас хоньнууд маань бол бас хамтрагч нар тийм ээ. За хайр сэтгэлийн холбоотой одоо бүрийн эхнэр нөхрөөч одоо гарч ирэх тийм энергиуд бол байгаа. За хоньнууд маань өөр бол энэ олон нийт дээр бол ер нь бол Плутотой гариг ингээд ороод ирсэн. Ингээд 20 жилийн аяллаа хийж байгаа учраас энэ одоо гариг маань бол одоо юу нэр 10 сарын 13-нд тийм ээ Плутон гариг буюу дэлхийн гариг маань урагшлах учраас маш их нөгөө нэг одоо энэ олон нийт дээр байсан одоо жихэн мөн чанар бусдаа одоо тэр өөрийн фракц тийм өөрийн групп за тэр интернет орчин за шинийг санаачлах олон нийтийн одоо нийгмийн харилцаа шиг юм. Энэ одоо хэсэгдэр бол маш их тийм чухал гариг маань одоо сая нэлээд хойшоогоо ухрна гэдэг бол ер нь нэлээд дотгошоогоо чиглэсэн нэлээд анализ бодол болж байгаа тодорхойлж байгаа учраас энэ энерги маань идэвхжээд явж байгаа. Тэгэхээр энэ үед бол хоньнод маань бол маш их тийм юутай байх хэрэгтэй. Их зуухан тийм ээ олон нийт дээр шүүн тунгаасан өөрөө ч гэсэн тэр дунд их үннийг хайсан яг одоо тэр мөн чанар олон нийтийн дундах одоо мөн чанар гэж ойлгол зүгээр. Тэгэхээр энэ дээр бол их сайн бодолтой ер нь энэ нийгмийн харилцаа за интернет орчин тийм ээ. За энэ бүгдэн дээр бол одоо сайн мууг одоо маш сайн ялгах. За энэ цаг үе бол явагдаж байна. За дараагийн орд бол үхрийн орд байна. За үхрийн ордныхны маань хувьд бол за энэ 10 сард яг одоо тэр үхрийн ордныхны яг тэр сүнслэг одоо тэр гэрдэр бол за бүтэн сар гарч байгаа. За тэгэхээр энэ үед бол за үхрүүд маань бол маш их сэтгэлийн хөдөлгөөний бол одоо тэр яг сэтгэлийг хариуцсан за тэр одоо зүүд нойр яг юмыг бүтээх одоо тэр хэсэг дээр бол бүтэн сар гарснаар маш их одоо энэ дээр бүх одоо энэ асуудал байсан бол тийм ээ тэр асуудлын шийдлүүд одоо эцэст одоо яг дуусаж гарч ирж тийм ээ боловсрогдож за энэ үед бол хөрүүд маань бол маш их энерги одоо тэр сэтгэлийн энерги бол аягүй их сэргээд тэгээд энэ үед тэр зүүд нойрны тэр одоо ирж үуч тийм ээ илүү сайжрах одоо за энэ цаг үе үл ирж байна. Тэгэхээр энэ бүтэн сар гэдэг бол
нар сар хоёрын бол яг эсрэгцэл одоо болсноор тэр бүтэн сар одоо бас тэргэл сар гэж ярьдаг тийм ээ. Энэ одоо гарч ирнэ. Тэгэхээр энэ өдөр бол за тэр гол одоо энерги бол тийм ээ маш бясалгал хийх ч юм уу тий зүүн совинд одоо маш их итгэх за тэрийг одоо хүлээж авах за тэр зүүн совингоо боловсруулах тийм ээ. За энэ одоо хүчтэй маш их тийм сүнслэг за сэтгэлийн одоо тэр энэ гэрдээ нь бол за бүтэн сар гарч байна. За өхрөд маань бол өөр энэ 10 сард бол их чухал одоо их таатай хэсэг бол энэ бол харилцаа холбоо тийм ээ. Харилцаа холбооны яг энэ хэсэг байгаа. Тэгэхээр энэ харилцаа холбоо одоо өдөр тутмын харилцдаг энэ communication харилцаанууд маань бол их тийм таатай, ер нь бол их азтай. За энэ үед бол маш их одоо юуны хүмүүсийн зүрх сэтгэлийн одоо ярианууд одоо жишээлбэл одоо тийм ээ хүмүүс маш их өөрийн үнэн сэтгэл зүрхээ ярих ч юм уу. За иймэрхүү таатай одоо их тухтай тийм ихийн сэтгэлийн одоо тийм ярианууд их явагдах одоо тэр хэсэгт их таатай байгаа. За өөр бол энэ өхрүүдэд маань бол тэр өөрийн одоо тэр эго хэсэг дээр ер нь бол өхрүүдийн яг өөрийн тэр эго бол их тийм юу гэдэг одоо маш их юм детейлний тийм маш их юм одоо юмыг их төгс байлгах гэсэн за тэр эготой хүмүүс үүдэг. Тэгэхээр энэ дэх одоо эготой хэсэгт маань одоо Венус гариг буюу сугар гариг одоо ороод явж байгаа. Тэгэхээр энэ үед бол их таатай бас байх болно тийм ээ. Өөрийн тэр эго хэсэг тэрийг олон нийтийн дунд одоо өөрийгөө харуулахад бол тийм ээ тайзан дээр өөрийгөө гаргахад бол их таатай. За энэ дээр бол их тийм үр дүнтэй тийм өөрийн одоо жинхэнэ мөн чанарын тэр гооцоо харагдсан. За тийм гоё сайхан харагдсан. За тийм одоо энергитэй байгаа. За тэгээд бас энэ сугар гариг маань бол юу энэ 10 сартаа бол за бас энэ 6 дугаар гэрлээ бас орж байгаа. Тэгэхээр бол бас энэ дээр ч гэсэн бас их тэр өдөр тутмын одоо өхрүүдийн маань ажил төрөл тийм ээ өдөр тутмын хийгддэг ажлууд маань ч гэсэн одоо бас их зөөлөрч бас таатай болж ирэх нь. Тэгэхээр энэ үед бол ажил дээр бол бас нэлээд юм одоо ер нь бол жоохон тийм тэмцэлтэй өдөр тутмын ажлууд маань жоохон хурцдуу маягтай явагдаж байгаа. Гэхдээ энэ дээр бол жоохон баланстай тийм ээ альва харилцаа холбоонууд тийм ээ бусдтай одоо харилцагтай ч юм уу өдөр тутмын ажлууд маань их тийм одоо ирч хүч шаардсан за ийм энерги шаардсан одоо бас өөрсдөө ч гэсэн энэ үед бас энергитэй хүчтэй байх магадлал одоо байгаа тийм ээ. Тэгэхээр энэ үед их баланслаг байвал их одоо энэ энергиудыг их зөв зохицуулах одоо боломж бас харагдаж байна. За өхрүүд маань өөр бол одоо энэ бас энэ яг энэ одоо хамтран одоо яг хамт ажиллах нь хамгийн ойр ажиллах нь за хамтын түнш за энэ улсуудад маань бас жоохон тэмцэлтэй тий улсууд бас гарч ирж магадгүй 10 дугаар сард маань тий тэгэхээр бол яг хуу ер нь бол их ирч хүчтэй ажлууд бас эхлэх хамтын төслүүд эхлэх ч юм уу тий за өдөр одоо тэр өөрийн тэр одоо санхүүгийн одоо санхүүгээ хэрхэн олох уу гэдэг талаар тийм нэлээд их бодол болж тийм ээ яг тэр бодол дээр бол яг тэр хамтан зүтгэх түнш одоо бас гарч ирэх тийм одоо сар байгаа. За ер нь жоохон өхрүүдийн маань хувьд бол энэ 10 сард бол за энэ юун дээр одоо аль хэсгээр жоохон хүнд байна вэ гэхээр бол ер нь бол энэ олон нийтийн хэсэг дээр байгаа тийм ээ. Олон нийтийн одоо тэр нийгмийн одоо за бүлэг фракцийн тэр хүмүүс дээр бол за маш их тийм ер нь бол их тийм жоохон дарамт тийм ээ. Дарамт маш их тийм одоо дээд удирдлагаас ч юм уу ер нь өөрөөс илүү улсуудын дарамт за бүтэц зохион байгуулалтын одоо тийм ээ дүрм журмын дарамт ч гэх. За иймэрхүү одоо энергиуд бас жоохон хатуу тиймэрхүү байдалтай бас харагдаж байгаа. За өөр бол өхрүүд маань бол бас энэ 10 сарын 13-нд одоо
Дэлхийн ван гараг маань бол урагшлах хөдөлгөөний хийж байгаа. Тэгэхээр Дэлхийн ван гараг маань одоо яг тэр нийгмийн одоо тэр карьер хэсгээр бол урагшлах хөдөлгөөн ингээ хийснээр бол за өөрийн тэр карьерийн одоо ирээдүйг харсан тий яг тэр одоо мөн чанараа харсан. За ийм энерги бол угаасаа одоо ер нь л ороод явж байгаа. Тэгэхээр энэ энерги маань одоо урагшлах хөдөлгөөн хийнэ гэдэг бол карьераа бол маш их тийм маш нухацтай үзэж байгаа. Тэгээ ирээдүйгээ ч гэсэн маш нухацтай өхрүүд маань ингээ харж байгаа. Ирээдүйд яг яавал дээр үү тийм ээ. За тэр одоо өөрийн одоо гол миний яг одоо яг тэр гол одоо эндэр дээр гарах тэр ирээдүйн маань одоо ямар байвал дээр үү гэдгийг эртнээс одоо зөв тооцоолол хийгээд тийм ээ. За тэгээд хамгийн одоо ер нь бол дэлхийн ван гараг бол ер нь сайныг одоо дагуул тийм ээ. Тэр илүү хүчрэг чинь тийм мууг дагуул тэрэн дээр бол за илүү бүр тэр нэг задарч илчлэгдэж одоо муу энерги нь илүү одоо өөрийг нь одоо хүнд байдалд оруулах гэж гэх юм уу тийм ээ. За ийм энергитэй байгаа учраас их одоо эхлэл тийм ээ. Одоо за би нэг иймэрхүү юмны төлөө явъя. За ийм одоо ирээдүйн төлөө явъя. Ийм карьерийн төлөө явъя гэдэг маань бол их тийм мөн чанарыг хайсан тийм энэ энергийг бол одоо эхлүүлэх нэ. За дараагийн орд бол за эхийн орд байна. За эхийн ордныхны маань хувьд бол за өөрийн энэ 10 сард бол за энэ гол одоо тэрэг саран буюу бүтэн сар бол эхлүүдийн маань хувьд бол за олон нийтийн дунд тэр нийгмийн одоо гол одоо тэр тийм ээ бүлэг фракц за тэр хэсэгтэр бол бүтэн сар гарч байна. За тэгэхээр энэ үед бол за гол одоо энэ ямар нэг одоо тэр олон нийтийн дунд тийм ээ ямар нэг асуудал гэх үү. За ямар нэг юм одоо эхнээсээ явагдаад одоо эцэст ингээд юм хамгийн оргил үеийн одоо энэ үед ингээд шийдэгдэж бас гарч ирэх тийм ээ. Тэр энерги бол харагдчихэ. Тэгэхээр бол энэ цаанаа бол одоо зүрх сэтгэл дотор тийм ээ. За нэг талдаа ер нь эхлүүд маань бол их тийм олон нийтийн дунд харилцаанууд маань жоохон хатуу. За ер нь бол юм бас нэг жоохон юм ер нь их суралцах. За шинээр суралцах. Ер нь ямар нэг юм хатуу одоо дэг жуунтай ч юм уу. Иймэрхүү энерги бол ингээд явагдаад эхэлсэн байгаа. Тэгэхээр энэ дээр одоо нэгэнт одоо дотоод сэтгэлийнхээ хувьд нэгэнт нэг юм за ер нь юм бай гэх тийм үү тийм ээ. Сэтгэлийнхээ хувь шийдэх тийм ээ. За тэгэхээр энэ одоо бүлэг фракц өөрийн тэр одоо хамтран одоо нөхөрлөлч гэдэг юм уу тэр хамтын одоо групп хүмүүсүүдтэйгээ нэг тийм гол одоо сэтгэлийн илчлэлтүүд одоо явагдах тийм ээ. За тэгэхээр энэ дээр бол аль болох их баланслаг байдлаар тэнцвэртэй байдлаар энэ үеийг бол ингээд аваад тэгээд асуудал бол дотоод сэтгэл дотор нэгэн шийдэгдээд ингээд их зөв одоо тал руугаа өөрийн стресс одоо олон нийтийн дунд стресс байсан бол энэ стресс маань одоо нэг дуусаад за шинэ одоо энерги эхлээд явах их чухал үе бас байна. За эхлүүд маань бол өөр одоо бас нэг чухал юм бол одоо шинэ сар жинлүүрийн ордон дээр жинлүүр дээр бол 10 сарын 21-нд бол гарч байгаа. Тэгэхээр шинэ сар гарна гэдэг бол нас сар 2 бол яг зэрэгцээд ирэхэд энэ мөчийг бол шинэ сар гэж үздэг тийм ээ. Тэгэхээр шинэ сард бол за нар сарны энэ одоо хослол явагдана гэсэн үг. Тэгэхээр за сэтгэлийн одоо тийм ээ тэр яг өөрийн мөн чанарын за энэ дээр бол ямар нэг юмны эхлэл тавигдана тийм. Тэгэхээр бол эхлүүдэд маань бол гол одоо тэр хэсэг маань бол гол тэр юу эго тийм ээ өөрийн тэр яг мөн чанарын тэр эгон дээр гол одоо шинэ эхлэл тавигдах нэ. Тэгэхээр энэ үед бол одоо шинэ хүсэл эрмэлзэл одоо тийм ээ эхлэх. За дотоод одоо тэр жинхэнэ хүч чадал сэргэх тийм ээ. За энэ шинэ ур чадвар эхлэх. За шинэ ур чадварт одоо суралцаж эхлэх юм уу тийм. За ямар нэг шинэ төслүүд эхлэх.
За шинэ одоо өөртөө яг өөрийн тэр эго дээрээ за би яг одоо бусдын өмнө ийм харагдъя гэсэн тэр эго дээр бол шинэ зорилго тавьж одоо гэж урагшилж явах. За энэ үе бол шинэ сар гарах буюу 10 сарын 21-ний жилээр ордог шинэ сар харуулж байна. За дараагийн орд бол мэлхийний орд байна. За мэлхийнүүдийн маань хувьд бол 10 сард бол за энэ бүтэн сар бол тийм ээ онны ордон дээр гарч байгаа тийм ээ. Тэгэхээр бүтэн сар бол 10 сарын 7-нд онны ордон дээр гарч байгаа. Тэгэхээр бол энэ одоо яг энэ өөрийн тэр одоо тэр сар гарснаар бол сэтгэлийн хөдөлгөөн тийм ээ өөрсдөө тэр жинхэнэ альва дээр ер нь бол мэлхийнүүд маань бол энэ сэтгэлийн хөдөлгөөн энэ аюу тийм өөрсдийг нь урагшлуулдаг тийм ээ өөрсдийг нь хөдөлгдөг гол одоо энерги байдаг. Тэгэхээр энэ дээр карьерийн одоо өөрсдөө яг нийгмийн дээр том карьер за албан тушаал за энэ дээр бол дотоод сэтгэлийн маш үр дүнтэй. За тэр одоо шийдэл гарсан за эцэст одоо том одоо утгаа учраа олсон тийм ээ асуудал байсан бол тэр асуудлаа одоо шийдлээ олсон. За энэ шийдлүүд бол өөрийн зүн совин чинь бол одоо сэрснээр энэ шийдлийг гаргаж ирж байгаа. Тэгэхээр бол энэ зүн совиндоо маш их босруулалт хийж тийм ээ одоо энэ зүн совингоор өдөртөлбөл одоо гол тэр нийгмийн амжилт за одоо тэр өндөр дээд амжилт за карьер энэ дээр бол аюул тийм чухал цаг үе. За энэ 10 сард бас тохиох нэ. За мэлхийнүүд маань бол ер нь бол 10 сард бол за өөрийн тэр одоо бас тэр эго тийм ээ өөрийн эго өөрийн тэр одоо ур чадвар за ялангуяа тэр физикал ур чадвар за ямар нэгэн ихтэл дээр бол маш их тийм азтай сар байгаа. Тэгэхээр энэ 10 сард бол их химиг одоо хийж амжилтыг одоо бүтээх маш тийм чухал цаг үе ирж байна. За мэлхийнүүд маань бол энэ харилцаа холбоонууд бол маш их таатай. За өдөр тутмын харилцаанууд маань маш их таатай явна. За гол одоо анхаарах хэсэг бол тэр юуны тэр гол одоо тэр нэрхэн ухаан хариуцсан тийм ээ. Одоо тэр илүү дээд оюунлаг тал дээр за их сургууль дээр гэх юм уу энэ дээр бол гол яг төвхтэй үед байгаа. Гэхдээ 10 сарыг бол 10 сараас хойш тийм ээ 10 сард бол нэг хэмтэл дээр бол илүү жоохон хүлээчүүл тэр их сургуулийн байдал за холын аялал дээр ч юм уу ямар нэг тийм жоохон бас сулцах ёстой тийм ээ энэ жоохон хатуу тэр энергиуд бол явагдаж байгаа. За тэгэд дэлхийн банк гараг маань бол энэ за 10 сарын 13-нд бол урагшлах хөдөлгөөн хийснээр бол мэлхийнүүдийн маань хувьд бол бас юм бүр одоо гүнээсээ мэлхийнүүд маань ингээд сэтгэл зүйн хувьд шинжлэхтэй ингээд явах. За тэр сэтгэл зүйн тэр мөнгө санхүүгийн хувьд ч гэсэн за том холын аялал тийм ээ холын аялал дээр ч гэсэн гол энерги аваад бас явнаа. Дараагийн орд Аслангийн орд байна. За Аслангийн ордныхны маань хувьд бол за энэ бүтэн сар бол 10 сарын 7-нд болж байгаа бүтэн сар бол гол тэр одоо илүү тэр оюунлаг тал дээр бол бүтэн сар гарч байна. Тэгэхээр энэ аслангууд маань бол их тийм юмыг их томоор одоо сэтгэж тийм ээ харсан маш их шинийгс одоо илүү тэр оюунлаг тал дээр бол маш их шинийг санаачилдаг юм уусаад байдаг. Тэгэхээр энэ дээр нь бол за бүтэн сар гарснаар бол за сэтгэл зүрхнээс бол ямар нэг одоо тийм онцгой ойлголтууд шинэ ойлголтуудыг их юм эмоцлог за сэтгэлийн энэ холбоосоор бол нээж одоо энэ энергийг идэвхжүүлнэ. Тэгэхээр энэ үед бол за тэр философийн ойлголтууд тийм ээ оюуны за энэ шинэ идеологиудыг ойлгох за шашныг ойлгох. За энэ тал дээр бол их зүрх сэтгэлээс бол их тийм чухал энерги бол одоо орж ирээд тэгэхээр энэ үед одоо энэ зүн сан горооч гэсэн тийм ээ
одоо энэ талын их юм яг энэ оюунлаг талын их дээд оюунлаг талын их гүн гүнзгий одоо мэдлэг уур одоо их сургуулийн мэдлэгүүд те яг жинхэнэ мэрэгэн ухаан за энэ тал дээр бол их тийм зүн совин сэргэж за энэ зүн совиндоо ингээд итгэжснээр одоо энэ талыг бол нээж илрүүлэх юм уу тийм ээ. За ер нь бодож явж исэн юмнууд маань ч гэсэн энэ оюунлаг тал дээр бодож явж исэн юмнууд маань ч гэсэн энэ одоо хамгийн ордонд гарч байгаа бүтэн сараар одоо жинхэнэ оргил үедээ одоо гарч ирэх нэ. За арслангууд маань бол 10 сард бол гол одоо яг энэ их таатай одоо хэсгүүд маань бол тийм ээ. Яг энэ санхүүгийн хувьд бол маш их таатай үе байгаа. За энэ үед бол гол одоо санхүүгийнхээ энэ мөнгө олох. За мөнгөний одоо ашигтай одоо бизнес. За ялангуяа одоо арслангийн ордны хүмүүс маань гол санхүү одоо өөрийн үйл хөдлөх хөрөнгөө босгодог энэ хэсэг нь бол маш их юм одоо алдаагүй тийм ээ. Тийм маш их детейлийн одоо ажиллагаануудаа харж юм. За тэр их бодтой. За тэгээд бас их юм төгс төлөвлөлтөө тэмүүлсэн ийм маягаар одоо мөнгө олдог. Тэгэхээр энэ дээр бол үйл хөдлөх хөрөнгөний одоо тэр байдлууд маань ч гэсэн тийм ээ маш ивэлтэй байгаа. Тэгэхээр энэ дээр 10 сард бол энэ маань бол маш сайн ингээд энергитэй яваад энэ үедээ бол арслангууд маань гол санхүүгийн хувьд бол их зөв гарцаа болоод одоо за дараагийнхаа одоо тэр эсрэг рүүгээ одоо орж байна. Тэгэхээр арслангууд маань бол за харилцаа холбоо за өдөр тутмын ингээд нэг харилцдаг энэ хэсэг дээр маань бол бас их таатай энергиуд бас гарч ирнэ. За тэгтээ бас энэ бас нэг жоохон үл ойлголцол жоохон ингээд хоорондын тийм ээ тэмцэлч юм уу нэг иймэрхүү бас энерги бас байгаа. Гэтэ энэ дээр бол илүү одоо баланслаг тийм ээ. Арслангууд маань бол их тийм зөв за дипломат маягийн харилцаагаар юм уу энэ бүгд ингээд даван туулаад тийм. Тэгэхээр энэ дээр нэг энэ энерги бариул одоо их илүү зөөлөн өнгөрөхнэ. За гол бас арслангуудын маань 10 сарын гол одоо их таатай газар бол бас л энэ сүнслэг байдал дээр бол байгаа. Тэгэхээр энэ сүнслэг байдал дээр маш их одоо их азтай байх тийм ээ гэх юм уу та тийм илүү тэр зүүд нойрондоо ч юм уу тийм ээ одоо хацыг одоо олох. За тэгээд ер нь бол энэ гэр бүлийнхээ хүмүүстэй одоо ээжтэйгээ өөрийн гэр бүлийнхэнтэйгээ их маш их тийм таатай харилцаатай байх. За гэр бүлийнхэнтэйгээ гадны улс орн руу явах, холын аялал хийх ч юм. За энэ талын энергиуд бол их таатай байгаа. За ер нь бол жоохон хүндхэн одоо тэр тал гэвэл за их тийм одоо айд сүйц сэтгэл зүйн айд сүйц бас жоохон тэгээ энэ дээр жоохон дарамттай байх тийм ээ. Ямар нэг одоо зүрх сэтгэл дотор айдс байдаг бол тэр жоохон ингээд хөндлөгдөж байх тийм нэг бас нэг энерги байна тийм ээ. Тэгэхээр энэ хэсгээр бол илүү одоо тэр өөрийн тэр одоо харилцаан дээр өөрийн одоо тэр санхүү тийм ээ. Мөнх санхүүн дээр илүү их ингээ анхаарал. За тэр энергийг одоо жоохон дамттай энергиуд бол балансаа одоо тэнцвэрээ их болгоно. Өөр бол за шинэ сар бол жилийн ордон дээр 10 сарын 21-нд бол гарч байгаа. Тэгэхээр энэ бол арслангуудын маань хувьд бол гол энэ communication харилцаан дээр бол гарч ирж байна. Тэгэхээр энэ үед бол маш их юм шинэ одоо тийм ээ шинэ сарны одоо нөлөөгөөр шинэ сар гэдэг бол нас сарны одоо яг зэрэгцэл байгаа тийм ээ. Тэгэхээр энэ үед бол одоо шинэ харилцаатай шинэ харилцаанууд за шинэ одоо нөхөрлөл за өдөр тутмын одоо энэ шинэ сургалтанд хамгаагдах юм уу тийм ээ богино хугацаатай тийм курсүүдэд хамгаагдах. За ийм одоо энергиуд ингээд тавигдах. Тэгэхээр ингээд тэр курсууд маань бол шинэ ур чадварыг өгөх тийм ээ. Ямар нэг одоо
жижиг курсээр дамжсан одоо чинь зорилго руу одоо явах. За ийм бас одод гарагсан маань нөлөө байна. За аслангууд маань бол одоо за нийгмийн одоо яг тэр хэсэг дээр маш их тийм өвөрмөц одоо маш их тийм олон нийтийн дунд тийм ээ өвөрмөц тэр хамтран зүтгэгч нар за бүлэг фракцууд тэр хүмүүсүүд ер нь ингээ шинээр юм гарч ирж байгаа. За тэгэхээр 10 сард бол бас энэ энерги маань бол одоо тэр шинэ эхлэл тавигдах их урт хугацаанд их хамтдаа одоо байх. За тэр фракц хүмүүсүүд маань бол маш их тийм одоо яриа хөрөсөд за нөхөрсөд за тийм байгаа. Тэгээд энэ дээр бол шинэ одоо олон жилийн тэр их өвөрмөц уламжлалт бас одоо тийм шинэ фракц бас гарч ирэх бас тийм энерги байна. За дараагийн орд бол охины орд байна. За охины ордныхны маань хувьд бол бүтэн сар бол 10 сарын 7-нд охины ордонд гарч байгаа. За тэгэхээр бүтэн сар бол ямар нөлөө үзүүлж байна гэхээр за ер нь бол энэ сэтгэл зүйн одоо тэр чухал хэсэгтэр тийм ээ дотоод сэтгэлийн тэр одоо маш их тийм гүн гүнзгий юмыг одоо яг үннийг хайдаг. За энэ хэсэгтэр бол охинуудын маань хувьд бол бүтэн сар буюу тэрэг сар гарч байна. Тэгэхээр энэ дээр бол одоо ер нь бол энэ дээр гол за энэ сэтгэл зүйн хувьд одоо шийдэл олдож тийм ээ идэх за тэр сэтгэлийн хөдөлгөөн за тэр зөн совин за энэ бүхэн бол их тийм илүү их эрч хүчтэй шийдлээ олоод тийм ээ зөв одоо гарц гаргалах нь гэж гарч ирэх. За энэ ямар утга санаа вэ гэхээр гол нь одоо охинуудын маань бол бас энэ том стратеги тийм ээ ямар нэг юмны том төлөвлөгөө гаргах тийм ээ за том мөнгө санхүүгийн одоо систем үүсгэх юм уу. За ер нь бол энэ гол одоо энэ том одоо их мөнгө одоо тийм ээ их олон их том мөнгөн дээр шинэ одоо санаа тэр шинэ санаа маань бол маш их зүүн сонгоор орж ирэх юм. Тийм одоо энерги бас байна. За тэгэхээр энэ маш бас чухал тийм энерги байгаа. Тэгэхээр энэ үед бол их илүү тайван их тэнцвэртэй тэр одоо тэр энергийг бол гэж ашигтайгаар одоо өөрт ашигтайгаар хүлээж авах нь их зүг байна. За өөр охинуудын маань хувьд бол за гол одоо их таатай хэсгүүд бол тийм ээ охины ордныхны гол хэсэг маань бол олон нийтийн дунд байгаа. Тэгэхээр тэр нийгмийн одоо тэр хэсэг дээр бол тийм ээ тэр сошиал ертөнд за нийгмийн харилцаа за тэр бүлэг өөрсдийн фракц за энэ хэсэг дээр бол хамгийн одоо тийм хамгийн одоо азтай ээлтэй тийм ээ маш их тийм ивэгдсэн одоо тэр энерги байгаа. Тэгэхээр энэ хэсгээр бол нийгмийн ажиллагаа хийж өөрсдийн одоо хамтын фракцаараа тийм ээ илүү тийм боломжтой одоо тэр их амжилтуудыг гаргах тийм энергийг юм төлөвлөж байгаа. Тэгэхээр бол охинууд маань бол энэ рүүгээ илүү анхааруул одоо энэ 10 сард бол их тийм азтай одоо зөв их бүтээл амжилтууд одоо харагдаж байна. За охинууд маань бол ер нь бол энэ за relationship одоо яг энэ хөршийн харилцаа тийм ээ хамгийн ойр дотн за яг хамтран одоо бизнес хийдэг хүмүүс за яг энэ ихнэр за гэр бүлийн хүмүүс тийм ээ эднэр лүгөө илүү их одоо их тэмүүлж одоо ингэж юу байвал их сайн. За энэ үед бол за эндээс бол гол одоо энэ рүү ерөнхий амьдралын чигээ бол тийм ээ гэр бүл рүүгээ за яг ихнэр нөхөр рүүгээ тийм ээ яг хамтран одоо бизнес хийдэг хүмүүс рүүгээ илүү хандуулж явах нь их одоо энергийн хувьд маш их зүг байна.
За жоохон энэ 10 сард бол жоохон төвөг, жоохон хүнд хатуу эсгүүд бол одоо яг энэ бас энэ тийм ээ буруу хүмүүстэй одоо яг энэ ямар нэг төслийг хэрэгжүүлчих тийм ээ яг энэ бизнесийн хамтын ажиллагааг бол жоохон тийм хүнд. Гэхдээ бол энэ бол за 10 сард бол айлуулах за гэр бүл рүү анхаарад яг тэр төсөл хэрэгжих нийгмийн одоо том амжилт гэх үү тийм ээ. За тэр эсгүүдийг бол жаа одоо төр орхиж байгаа тийм ээ. Ирэх сараас тэр тал руу анхаарал бас хэцүү одоо энерги барьж байна гэж. За дараагийн орд бол жилүүрийн орд байна. За жилүүрүүд маань бол 10 дугаар сард за хамгийн гол одоо бас энэ харилцаа гол түншлэл харилцаа холбоо тийм ээ. Relationship. За энэ дээр бол бүтэн сар бол гарч байна. За энэ бол 10 сарын 7-ны өдөр болж байгаа. Өнөөний ордонд бүтэн сар. Тэгэхээр энэ үед бол жилүүрүүд маань бол тийм онцгой за одоо тэр сэтгэлийн одоо гол тэр дотоод одоо тийм ээ сарны одоо бүтэн сар гарч байгаа учраас сэтгэлийн хөдөлгөөний тэр оргил үе гэж одоо хэлж байгаа тийм ээ. За тэгэхээр энэ дээр за тэр гол яг түншлэл за тэр гол яг одоо хөрш за тэр яг хамтран бизнес хийдэг хүмүүс ч юм уу тийм ээ. За энэ дээр гол одоо санаа тэр энэ манаас сэтгэлээс одоо гарч ирэх гэсэн юм одоо ойлголт байна. Тэгэхээр энэ тэр хамтран одоо зүтгэгч за хамтдаа одоо яг ажлыг хийж байгаа тийм ээ. Яг бизнесийн хамтрагч нар. За энэ хэсэг дээр бол тийм харилцааны тэр бас их тийм одоо гол сэтгэлийн тэр одоо чухал энерги явагдах нь. Тэгэхээр ер нь жилүүрийн ордны хүмүүс маань бол за яг relationship дээр бол жаахан тийм хорт дайчин одоо тийм ээ тийм харилцаатай байдаг. Тэгэхээр энэ тал дээр бол илүү сэтгэл зүрхээ нээсэн за тэр зүн сонгоо нээсэн за тэр харилцаа холбоог бол энергийг бол идэвхжүүлэх одоо тэгж идэвхжүүлэх нь одоо маш их тийм зөв энергийг үүсгэж байна. За жилүүрүүд маань бол 10 дугаар сард бол за гол одоо тийм ээ таатай хэсэг бол за карьер байгаа. За яг нийгмийн том одоо тэр үндсэн тэр том карьер дээр маш их тийм азтай таатай тийм ээ. За тийм энергитэй учраас гол одоо ерөнхий чигээ бол тэр нийгмийнхээ өөрийн тэр яг үндсэн карьер руу анхаарлаа хандуулад ингүүл одоо их тийм зөв байх. За тэгэхээр ер нь бол жоохон хүнд тийм ээ бэрхшээлтэй ч юм уу за тэр жоохон хатуу хандж байгаа хэсэг бол тэр өдөр тутмын одоо ажлууд маань байгаа. За өдөр тутмын ажлууд маань бол ерөнхийдөө за энэ рүү ерөнхийдөө жилүүд маань бол ер нь сорих хэвээр тэмүүлэх хэвээр за тэгтээ бол энэ дээр бол ер нь бол бас жоохон дарамт тийм ээ хүнд байх өдөр тутмын ажилдаа ядрах за энэ бүх энергиуд бол байгаа. Тэгэхээр ер нь бол илүү одоо бясалгал хийж тийм ээ шөнө бол маш сайн унтж амрах хэрэгтэй. За тэгснээр бол энэ өдөр тутмын ядаргаа за энэ дээр бол их тийм илүү тийм ээ тэнцвэрийг барьсан одоо тийм энэ хатуу байдлыг илүү зөөлөх одоо арга чиг гэх юм да. За тэр байгаа. За жилүүрүүд маань бол за энэ 10 дугаар сар бас нэг чухал одоо үе бол шинэ сар гарч байгаа. За шинэ сар бол 10 сарын 21-нд жилүүрийн ордны яг өөрийнх нь гэртээ гарч байгаа. Тэгэхээр шинэ сараар бол за тэр өөрийн тэр одоо яг хүсэл за тухайн хүний өөрийн одоо жилүүрүүдийн маань өөрийн тэр мөн чанар тийм ээ. За өөрийн тэр эго за өөрийн тэр бие маа яг физикал бие махбод за энэ дээр бол шинэ сар гарснаар нар сарын яг зэрэгцэж хийж байгаа энэ үед бол энэ
нар сарны одоо энерги маань одоо хосолж ирж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ үед бол одоо яг спортоор нэг шинээр спортоор хичээллэх ч юм уу тийм ээ. За энэ маш өндөр одоо хүсэл тэмүүлэлээс одоо гарч ирнэ. Тэгэхээр дотоод энэ хүсэл тэмүүлэл хүчтэй байдлаа бол тийм ээ ямар нэгэн эхлүүлэхэд одоо зориулна. Тэгэхээр бол шинэ ур чадварыг одоо эзэмших тийм ээ. Жишээлбэл одоо спортын юм байж болно тийм ээ. Спортоор хичээлэх, шинэ спортын төрлөөр суралцах. За ямар нэг одоо бие махбодын, физикал бие махбодын тийм одоо ур чадвар шаардсан тийм ээ. За тийм юмны шинэ одоо зорилго тавьж эхлэх. За ийм цаг үе бол бас шинэ сар гарснаар одоо үүсэж байна. Тэгэхээр шинэ сар бол 10 сарын 21 гэж хэлсэн тийм ээ. За өөр бас нэг чухал гариг бол дэлхийн ван гариг байгаа. За дэлхийн ван гариг маань бол 10 сарын 14-нд бол урагшлах хөтөлбөрөөр хийж байгаа. Тэгэхээр 5 сарын 4-нд бол хойшилж явж байгаад урагшлах хөтөлбөрөөр хийж явж байгаад 10 сарын 14-нд бол урагшлах хөтөлбөрөөр хийж байгаа нь жилүүрүүдийн маань хувьд бол хамгийн бас нэг чухал хэсэг болох тийм ээ. Тэр өөрийн тэр одоо олон нийтийн дундах за тэр эго байгаа тийм ээ. Одоо яг тайзан дээр өөрийгөө одоо ил гаргах, ер нь зүрлэж ирэх юм бол яг өөрийгөө ил гаргах тийм ээ. Яг тэр өөрийгөө ганцаараа нэг олонний өмнө гаргах тэр тайзан дээр гаргах гэсэн. За энэ энерги дээр бол дэлхийн ван гариг маань урагшлах хөтөлбөр хийснээр жилүүрүүд маань илүү энэ дээр их гүн гүнзгий утга авахтай өөрийн одоо дотоод мөн чанарыг яг харуулсан тийм ээ. Олон нийтэд яг одоо тэр бүлэг, фракц, за нийгэмд за магадгүй одоо сошиал ертөнцид ч гэсэн өөрийгөө харуулсан. За яг үннийг одоо хайсан тийм ээ. Тэр энергиуд одоо идэвхжээд оршилж байна. За гэхдээ энэ бол дэлхийн ван гариг бол их удаан одоо альва одоо дөнгөж эхэлж байгаа учраас альва юмны одоо тэр өөрийгөө харуулж байгаа тэр бол шинэ эхлэлийн одоо цаг үе байгаа. Тэгэхээр энэ үе дээр бол их зөв чиг зөв замыг одоо бариад одоо эхлэх нь одоо хамгийн их чухал байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл одоо зөв бурууг ялгах тийм ээ. За альва зам байлаа гэхэд энэ зөв зам уу, энэ буруу зам уу гэдгийг ялгах одоо энэ эхлэлээ бидний замынхаа эхлэлийг тавьчих гэж ойлгож болох. Тэгэхээр энэ маш бас чухал одоо үе энэ дэлхийн ван гаригийн урагшлах хөтөлбөрөөр бол бас гарч ирж байгаа. За жинлүүрүүд маань бол ер нь бол одоо энэ за relationship дээр бид түрүүнсэн байгаа. Үндсэн одоо тийм энэ дээр баланс за тэнцвэр за энэ бол их чухал шүү. Энэ цаашдаа тийм ээ. Одооноос энэ яг нөхөршлийн харилцаа relationship гэдэг бол яг энэ одоо эхнэр нөхрийн харилцаа за яг хамтран үзүүлэгчнэр яг хамтын одоо ажил хийдэг яг тэр одоо төсөл дээр яг хамт ажилладаг хүмүүс ч юм уу. За энэ дээр бол их тийм баланслаг за өөрийн эго за тэр бусдыг за ер нь л жинлүүдээс бусдыг гэдэг. За тэгэхээр энэ дээрээ илүү relationship дээр тэр энэ тэнцвэртэй харилцаа гэдэг бол их чухал цаг үед ирж байна. За дараагийн орд бол хилэнцгийн орд байна. За хилэнцүүд маань бол энэ 10 дугаар сард бол за бас маш их чухал одоо хэсэг гэх юм уу та тий. За тэр маань бол 10 сарын 7-нд болж байгаа бүтэн сар хоньны ордон дээр гарч байгаа. За тэгэхээр бүтэн сар маань бол жилүүрүүдийн маань хувьд бол тэр өдөр тутмын маань одоо тэр ажил дээр бол нөлөөлөл үзүүлж байна. Тэгэхээр энэ үед бол бүтэн сар буюу тэрэг сар гарснаар бол за нар сарны эсрэгсэл болсноор энэ тэрэг сарын одоо энерги орж ирнэ. Тэгэхээр энэ үед бол гол чухал одоо тэр сэтгэлийн одоо сарны энерги буюу тэр сэтгэлийн хөдөлгөөн за энэний бол хамгийн чухал одоо хамгийн дээд одоо тэр орхил үеийн ирж чинь гэж ойлгоно. Тэгэхээр энэ үед за тэр эрүүл мэнд
За өдөр тутмын ажлууд тийм ээ. Өдөр тутам бидэнд хийдэг ажлууд. За альва их тэр детальны одоо их анхаарсан. За энэ хэсгээр бүтэн сар гарч байна. За тэгэхээр энэ хэсгийг бүтэн сар идэвхжүүлснээр одоо хэлэнцгийн ордныхан маань бол их ер нь бол хэлэнцүүд маань бол өдөр тутмын ажлыг бол маш их юм биеийн энерги хүч зориулж одоо ингэж одоо ер нь их зориулдаг. За ийм ордны хүмүүс байна. Тэгэхээр энэ дээр илүү одоо тэр дотоод сэтгэлийн одоо тэр энерги бие махбодынхаа энергитэй хослуулж тийм ээ. За аль болох одоо сэтгэл зүрхэн таатай за тэр ажиллагаануудыг хийж за бие махбодоо ч гэсэн тийм ээ их баланстай зөв одоо тэнцвэртэй гэж ажиллах амрах. За ингэснээр эрүүл мэндэд бас сайн нөлөө үзүүлнэ тийм ээ. За тэгээд энэ их одоо ядаргаа тийм ээ одоо яг мэдрэлийн ядаргаа, стресс нервийн ядаргаа ч юм уу. За энэ байдлуудаа их тогтвортой зөв илүү одоо бясалгал явах ч юм уу тийм ээ. Иймэрхүү байдлаар одоо даван туулах энерги зөв одоо явна. Тэгэхээр бол энэ бидний одоо энэ хэлэнцүүдийн маань одоо энэ өдөр тутмын ажиллагаан дээр бол тийм зүүн совин их нэмэгдэж тийм ээ. Илүү одоо тэр гадаад улс орн руу бас одоо явах ч юм уу тийм ээ. Бас тийм энерги байгаа. Тэгэхээр гадаад улс орн руу явах. За тэр бас энерги. Тэгэхээр ер нь хэлэнцүүд маань 10 дугаар сард бол шинэ сар гарах энэ хэсэг бол 10 сарын 21-нд жилүүрийн ордон дээр. Тэгэхээр жилүүрүүд маань хэлэнцүүд маань бол энэ үед за 10 дугаар сараас гадаад явж магадгүй тийм ээ. Холын тэр гадаад улс орн руу очиж магадгүй. За тийм одоо гадаадд одоо ямар нэг одоо бизнес хийх зорилготой ч юм уу эсвэл бүгд эндээ бүр ингээд гадны хүмүүстэй маш их тийм том харилцаа холбоо тийм ээ үсгэж за гадаадд бүр амьдрах ч юм. За иймэрхүү бас энергиуд байгаа. Тэгэхээр энэ одоо за шинэ сар гэдэг бол за нар сар хоёр яг зэрэгсэж ирж байгаа энэ үеийг бас шинэ сар гарч байгаа тийм ээ. Тэгэхээр энэ үед бол бас энэ эхлэл тавигдж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ үед маш их чухал за гадаад улс гэж бай. За эсвэл одоо ямар нэг одоо шин тийм ээ оюун сүнслэг ертөнцийн гэх юм да тий одоо шашны сүмд явж эхэлж юм уу ямар нэг за шин зорилго тавих. За энэ гол утга санаанууд бол явагдаж байна. За хэлэнцүүдийн маань хувьд за чухал хэсэг нь бол за тэр энэ одоо 10 дугаар сар бол хамгийн одоо тийм ээ таатай одоо хэсэг гэх юм бол тэр илүү холын аялал хийвэл бас маш таатай байгаа тийм ээ. Маш энэ дээр бол их маш ивэрдэж за гэр бүлээрээ аялах, за хол аялах. За ингэснээр бол их тийм энэ дээр бол хацтай, за тийм таатай ийм цаг үеуд бас байгаа. Илүү энэ чиг рүүгээ тийм ээ. Энэ 10 дугаар сараа зориулвал их таатай байх болно. За ер нь жоохон хэлэнцүүд маань жоохон хатуу хандж байгаа одоо хэсэг гэх юм бол ер нь бол тэр олон нийтийн дунд тийм ээ одоо юуны хүмүүсийн одоо яг өөрийн тэр тайзан дээр гарах энэ одоо хэсэг гэж зүйлж ярихаар тийм ээ яг энэ хэсэг дээр бол ерөнхийдөө бол жоохон олон одоо хатуу гаригуд бас ингээд давхцаад ирсэн байна. Тэгэхээр энэ дээр бол хэлэнцүүд маань бол аль болох тийм ээ өөрийн тэр тайзан дээр гаргах эгогоо тийм ээ жаахан тэнцвэржүүлээд одоо баланслуулаад илүү одоо тэр бүлэг за тэр хамтран зүтгэж өөрийн фракц тийм ээ нийгмийн фракц тэр хэсэг рүүгээ анхаарлаа хамт болвол энэ нэргүүд за илүү зөөлөрч за тэр тэнцвэрийг олох за тийм байдал харагдаж байна.
За дараагийн орд номын орд байна. За номын ордныхны маань хувьд бол энэ 10 дугаар сард бол за 10 сарын 7-нд за гарч байгаа энэ бүтэн сар тэрэг сар хоньны ордонд гарч байгаа тийм ээ. За энэ бол номуудын маань хувьд за тэр өөрийн одоо тийм ээ чухал одоо яг хамгийн тэр чухал бие гэдэг хэсэг дээр бол бас гарч байна. Тэр бүтэн сар гарч байна. За тэгэхээр энэ дээр бол за хамгийн одоо эцсийн эцэд одоо юм их шийдэл тийм ээ хамгийн оргил одоо үе ирж байгаа. Энэ хэсгийг одоо гэрэлтүүлж байна тийм ээ. Тэгэхээр юу гэж ямар утга санаа байна гэхээр за энэ үед одоо өөрийгөө яг тайзан дээр одоо гаргая гэсэн одоо шийдэл байх ч юм уу тий. Илүү тэр зүрх сэтгэлд илүү татагдах ч юм уу. За сэтгэл зүрх бол их энерги их авч байгаа учраас энэ илүү энэ зүг рүү их энерги авч байна. Тэгэхээр өөрийгөө илүү тайзан дээр гаргая. За илүү зөн сум маань тэрлүү их одоо сэргэж тэ мэдрэмж их тэр талын мэдрэмж их сэргэж. За илүү энэ зөн сумгоо одоо даахвал одоо илүү сайн одоо өмнөлөг энэ өөрийн одоо тийм ээ тэр яг тэр эго өөрийгөө харуулдаг тэр хэсэгтээ бол одоо бүтэн сар гарч байна. Тэгэхээр энэ үед бол илүү тэр зөн сумгаараа удирдуулвал за энэ бүх маань их сайн одоо энерги авах одоо тийм үү гарагийн нөлөө байна. За номууд маань бол бас одоо маш чухал одоо хэсэг энэ 10 сард ямар хэсэг вэ гэхээр тэр илүү их мөнгө одоо санхүүгийн хувьд тийм ээ за тэр одоо тэнцвэр байна. За санхүүгийн хувьд за мөнгөний хувьд их том мөнгөний хувьд за энэ дээр бол их тийм аз ивэж байна. За энэ дээр одоо гэр бүлийн за жишээлбэл ер нь зөвлөж гэр бүлийн бизнес хийх ч юм уу тийм ээ. За энэ бас маш их чухал азтай байна. Тэгэхээр энэрүүгээ энэ одоо 10 сард их анхаарч тийм ээ. Илүү тэр бас тэр сэтгэл зүйн одоо тэр эмчилгээнүүд их тийм зөв одоо энэ үед их шийдэгдэж, эмчлэгдэж за бас их илүү тэр зүрх сэтгэлийн emotional тийм ээ. Тэр эмоц сэтгэлийн хөдөлгөөнүүд их. За эннийхэн учрыг олъё ч гэдэг юм уу тийм ээ. За энэ дээр бол маш их тийм азтай байна. За ямар нэг байдлаар энэ хаз ивэж их таатай одоо тэр энерги явж байна. За бас маш одоо чухал гариг болох энэ дэлхийн ван гариг маань бол 10 сарын 14-нд бол урагшлах хөдөлгөөнөө хийж байгаа. Одоо хомхын ордон дээр тийм ээ. За тэгэхээр хомхын ордон дээр хийж байгаа нь бол номуудын маань хувьд бол за олон нийттэй за өөрийн тэр ер нь бол энэ өдөр тутмын харилцаанууд маань бол номын ордны хүмүүсийн маань хувьд бол тэр за бүлэг фракц за эднэртэйгээ маш их тийм байнгын юм харилцаа холбоотой байнгын утсаар ярьдаг ч юм уу байнгын л одоо ингээд харилцаж идэг юм хүмүүс байдаг. Тэгэхээр номууд маань за энэ дээр бол их тийм жоохон ингээд нэг тий саатал гэх юм уу да илүү энэ дээр их олон юм шүл түүрүүд одоо тий олон одоо юм харилцаа холбоо за яг хинтээ яаж хинтээ харилцах за зарим нэг харилцаанууд ч одоо бас одоо тийм ээ алга болж за дууссан байх за шинэ харилцаанууд үүсэж байгаа. Тэгэхээр энэ дээр дэлхийн ван гариг маань ингээд урагшснаар бол их тийм чухал нөлөө одоо дахиад ингээд тийм ээ урт хугацааны одоо эхлэл тавигдах тийм ээ энэ харилцаан дээр юу нэг ямар байх вэ? За бас хинтээ харилцах уу? Ямар одоо фракцтай, ямар одоо хамтран ажиллагч тийм ээ нэг группүүд байх уу? За энэ их чухал энерги маань одоо ингээд урагшлах хөдөлгөөний хийж байна. Тэгэхээр номууд маань бол за маш их одоо гүн гүнзгий курсын үйл ажиллагаануудад оролцоо. За энэ курсын үйл ажиллагаа за тэр тухайн одоо анхан шатны ерөнхий одоо тийм ээ анхны мэдгэдэггүй өгдөг одоо энэ курсын одоо сургалтуудад хамгаалдаг. За энийг ингээд цаашаа илүү гүнзгий одоо бас судлаж тийм ээ бүр одоо бас их сургуулийн хэмжээний одоо боловсролын за илүү тэр дээд боловсролын хэмжээр ингээд
энэ хоёр маань ингээд жоохон хосолж балансласнаар тийм ээ. За ирээдүйн одоо үндсэн тэр нэг чиг за ерөнхий тэр зам одоо их тийм энэг их зөв одоо замаа барих тийм ээ. Ийм одоо энерги байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл одоо номод маань бол за энэ дэлхийн банкны урагшлах одоо энэ 10 сарын 14-нд урагшлахын бодлогонд бол за их зөв сургалтуудаа сонгох тийм ер нь их тийм мөн чанар за хүнд яг хэрэгтэй гэх юм уу бидний амьдралд яг хэрэгтэй за олон нийтэд хэрэгтэй за гэх юм уу тийм за энэ чиг шуумаа бариулах одоо бас энэ зөв одоо дэлхийн банкны энергийг одоо бас зөв ашиглах юм болж байна. За Момын ордныхны маань хувьд бол жоохон за хатуу хандж байгаа одоо 10 сард болж хатуу хандж байгаа хэсэг бол за ер нь яг гэр бүлийн амьдрал жоохон төвөгтэй хийж магадгүй тийм ээ. За гэр бүлийн амьдрал одоо яг их тийм удаашарсан, живсэн за яг учраа үл ойлгосон тийм ээ. Яах учраа ойлгохгүй нэг живсэн ч юм уу, манан төрц ч юм уу нэг тиймэрхүү байдлууд бол байгаа. Тэгэхээр энэ дээр одоо илүү хатуу бодтой за хандах. За энэ гэр бүлийн амьдрал, за нийгмийн өөрийн карьер, за энэ хоёрыг ингээд жоохон одоо тэнцвэрийг олох. За энэ дээр жоохон төвөгтэй энергиуд ингээд явж байгаа. Тэгэхээр түрүүн би хэлсэн шиг тийм ээ одоо тэр сэтгэл зүйн байдал руугаа илүү анхаарал ингээд явуул илүү их урагшилсан за тэр таатай за тэр их азтай энерги ингээд бариад явах нэ. За дараагийн орд бол материйн орд байна. За материйн ордныхны маань хувьд бол энэ 10 сард бол за гол одоо хэсэг гэх юм бол за тэрэг сар буюу бүтэн сар гарч байгаа хэсэг эхлээд ярив. За энэ бүтэн сар бол аслангийн ордныхны маань хувьд за яг тэр гэр бүл гэдэг дээр бол одоо за бүтэн сар гарч байна. За тэгэхээр энэ хэсэгтээ гарснаар бол Батрууд маань бол их тийм за илүү энэ гэр бүлийн талаар шийдлийг олохын тулд тийм ээ тэр дотоод сэтгэлээс тэр дотоод сэтгэлийн хөдөлгөөн за тэр зүн совин за энэ байдлаар бол илүү одоо их сэрсэн тийм ээ за илүү энэ оргил үе дээр ингэж ирж байна. За тэгэхээр энэ үед бол за зүн совингоо их сонсох за дотоод мэдрэмжээ их сонсох за энд их сайн одоо ажиллагаанууд бол за бясалгал хийх байна тийм ээ. За ингэснээр бол матрууд маань бол тэр гэр бүлийн одоо хэсэгтэр илүү одоо их зөв одоо маш их тэндээс их тийм ойлголтууд авсан тийм ээ. Илүү тэрийг одоо сайжруулсан асуудлыг одоо шийдсэн за шийдэх арга барил нь бол илүү тэр зүн совин за сэтгэл хөдөлгөөн за энэ одоо энэ энергиудээр бол энэ өөрийн одоо энерги авч байна. Тэгэхээр матрууд маань бол за ер нь бол их баланс одоо тэнцвэртэй. За гэр бүлийн хувьд бол их тэнцвэртэй. За сэтгэлийн хөдөлгөөнөө их тэнцвэржүүлсэн. За ийм байдлаар энерги ашиглах их зөв байна. За өөр бол матрууд маань бас чухал юм маань бол за дэлхийн банкарыг бол 10 сарын 14-нд урагшлах хөдөлгөөнөө Монхын ордон дээр бол хийж байгаа. За материал ордны хүмүүсийн маань хувьд бол за мөнгө санхүү за үйл хөдлөх хөрөнгө за бидний мөнгөтэй холбоотой чухал хэсэгтэр бол энэ бас энэ чухал одоо том хүчтэй гарагийн урагшлах хөдөлгөөн эхэлж байна. Тэгэхээр энэ үед илүү одоо мөнгө санхүүгийн байдлыг тийм ээ зөв одоо зам руу чиглүүлэх их урт хугацааны одоо тэр зөв зам руу чиглүүлэх тэр сонгож байгаа зам маань өөрөө бас их зөв байх хэрэгтэй. За тэгснээр бол энэ урт хугацаанд их үр дүнтэй маш их одоо тэр илүү хүчрэг тэр мөнгө санхүүгийн одоо тэр байдлаараа илүү хүчрэгдсэн. За энэ энерги бол
эхэлж байгаа. Тэгэхээр маш одоо бас чухал тийм энерги байгаа. За өшөө бол энэ материуд маань бол за 10 сарын 21-нд бол шинэ сар гарч байгаа. Жилүүрийн ордон дээр. Тэгэхээр Матын ордныхны маань хувьд бол за шинэ сар маань энэ карьер тийм ээ. За өөрийн тэр одоо яг тэр нийгмийн одоо яг хувийн өөрийн тэр карьер. За энэ карьер дээр бол материуд маань бол маш их тийм баланстай, тэнцвэртэйгээр одоо очдог хүмүүс үү. Тэгэхээр энэ үед бол одоо шинэ карьер эхлэх тийм ээ. За тэрний одоо хүсэл эрмэлзэл одоо шинээр үүсэж маш хүчтэй гарч ирэх. Учир нь гэвэл одоо нас сар хоёрыг зэрэгцэж байгаа. Нарны одоо юм хүчтэй нэг сарны тэр одоо сэтгэлийн энергитэй босолсноор за карьер дээр бол их тийм одоо шинэ одоо эхлэл тавигдах үе ирж байна. Тэгэхээр бол энэ дээр бол батууд маань шинэ зорилго тавиу, шинэ төсөл хэрэгжих ч юм уу, шинэ одоо нийгмийн том амжилт гарах ч юм уу, өөрийн карьерийн амжилт гарах. За энэ их тийм таатай одоо энерги одоо ирж байна. За материуд маань бол за жоохон хүндхэн одоо хэсгүүд энэ 10 сард бол за ерөнхийдөө зөв харилцаа холбооны тийм ээ иймэрхүү хэсэгтэр жоохон төвхтэй тийм ээ жоохон иймэрхүү хатууч гэх юм уу тиймэрхүү байдал байгаа. Гэтэ энэ энерги бол илүү жижиг юм харилцаан дээр одоо стресстэй тийм ээ бас тэр дарамт учрах. За энийг илүү одоо тэнцвэржүүлэхийн тулд илүү ингээд дээд боловсролоо илүү юмыг томоор харах. За илүү юмыг томоор их детейлний харах. За тэр одоо чигээр ерөнхийдөө иймэрхүү чиг баримж байгаа. Ерөнхийн энэ одоо хүнд энергиудыг одоо тэнцвэржүүлж одоо зөөлөх юм уу тийм. Иймэрхүү байдлыг бариул их зүг байна. Материуд маань бол ер нь бол би түрүү хэлсэн байгаа. Холын аялал дээр их тийм бас их таатай бас энерги байна тийм ээ. Хол одоо холын аялал хийвэл их тийм гоё сайхан газруудаар тийм ээ явах. За гадаад улс орноор холын аялал хийх ч юм уу. Нэгвэл их гоё газраар явах. За тэр их тийм таатай энергиуд энэ 10 сард ирэх нэ. За дараагийн орд маань бол за хумхын орд байна. За хумхын ордныхны маань хувьд бол бүтэн сар оны ордонд гарч байгаа. За энэ бол 10 сарын 7-ны өдөр оны ордонд бүтэн сар гарч байна. Тэгэхээр энэ хумхууд маань бол их нөлөөлөх вэ гэхээр тэр өдөр тутмын бидний энэ харилцаан дээр бол за нөлөөлж байна. За хумхын ордныхны маань бол энэ өдөр тутам одоо харилцдаг энэ харилцаан дээр бол за их сэтгэлийн хөдөлгөөнтэй за харилцах тийм ээ. Бусдад энгийн зүг харилцаж байгаа нөр сэтгэлийн хөдөлгөөнтэй харилцах. За энүүгээр маш их одоо дотоод сэтгэлийнхэн тэр хүсэл тэмүүллийг одоо их гаргасан тийм ээ яриануд хийх. За энэ нь бол хумхын ордныхны маань хүчтэй явагдана. За тэгэхээр энэ дээр бол их тийм илүү одоо бас юм за илүү тэр одоо философик за илүү их оюуны өндөр түвшний тэр яриануд маань бол тэнцвэржүүлж тийм ээ. За илүү тэр харилцаан дээр илүү өөрийн эгогоо их одоо өөрийгөө илүү их чухалчилж ярьдаг бол за бусдыг бусад гэдгийг судлах. Бусад гэж юу вэ? Бусад гэж юм бэ те. За дипломат харилцаа гэж юу вэ? За бусдыг сонсох. За өөрийнхөө одоо зүрх сэтгэлийг илэрхийлэх. За энэ одоо зүн совин сэргэж тийм ээ. За энэ энерги бол бүтэн сар буюу тэрэл сар гаргаснаар одоо их идэвхтэй явагдах нэ. За хумхууд маань бол за дэлхийн ван гарагийн одоо энэ нөлөө хумхууд маань их нөлөөлөх вэ гэхээр 10 сарын 14-нд одоо дэлхийн ван гараг хумхын ордон дээр нь урагшлах хөдөлгөөний хийж байна. За энэ бол бас их чухал. За өөрийн одоо эрүүл мэндийн байдал, за физикал байдал тийм ээ. Тэр
илүү өөрийгөө хөгжүүлсэн, илүү эрч хүчтэй хөгжүүлсэн. За энэ одоо илүү зөв одоо бие махбодтой зөв хандах. За яг физикал биендээ зөв хандах. Тэгэхээр ингээд хорт зуршлаас хол ер нь бол энэ дэлхийн ван гариг бол их урт хугацааны одоо том ямиг харуулж байгаа учраас энэ үед бол энэ аль болох ер нь бол амхын ордныхан манай бие махбодтой их зөв одоо тэр дадал зуршил тийм ээ энэ дээр их анхаарах хэрэгтэй. Тэгэхээр бол бидний биед одоо спорт хэрэгтэй байдаг тийм ээ. За нэг тал. За нөгөө талд одоо бидний бие хордуулж идэг одоо буруу зуршлууд байдаг. За энэ буруу зуршил байдаг бол ер нь бол энэ дэлхийн вангийн уршлах хөтөлбөрөөр хаях хэрэгтэй. Тэгэхээр зөв зуршлаар солих тийм ээ. За бүр одоо буруу зуршилтай байсан бол тэргээ бүр болох. За тэгээд илүү зөв зам руу орох одоо өөрийн бие махбодтой зөв зам руу. За тэр өөрийн тэр одоо өөрийгөө илэрхийлж байгаа байдал дээр бас одоо шинжилэл хийх. За бусад болон одоо бие гэдэг дээр тийм ээ. Тэр балансыг одоо зөв буруу гэдэг одоо хэмжүүдээр тийм ээ. Чигээ олох. За энэ аюул тийм чухал энерги урагшлах хөдөлгөөний хийж байгаа. За шинэ сар бол жилүүрийн ордон дээр бол 10 сарын 21-нд гарч байна. Тэгэхээр хумхын ордныхны маань хувьд хэрхэн нөлөө үзүүлэх вэ гэхээр шинэ сар маань гол одоо хумхын ордныхны тэр холын аялал гэдэг дээр бол шинэ сар гарч байна. За тэгэхээр шинэ сар гарснаар энэ нар сарны зэрэгцлэнгээ үүснээр бол одоо шинэ холын аяллыг эхлүүлэх. За тэр хүч тийм ээ. За тэгэхээр эсвэл одоо бүр том их сургуульд одоо шинээр орох ч юм уу тийм ээ. Бүр том одоо сургуулийн их сургуулийн хэмжээнд одоо шинээр орох. Тэрлүү одоо хүсэл эрмэлзэл тэрлүү одоо чиглэх тийм ээ. За энэ ингээ шин сарны одоо үснээр ийм одоо энергиуд үүсэж байна. Тэгэхээр одоо боловсролтой дээд боловсролтой зорилго тавьж шинээр одоо суралцаж эхлэв. За том одоо гадаад улс орн руу аялсан тэр том төслүүд дээр хамаагдах ч юм уу. Тэрийг эхлүүлэх ч юм уу тийм ээ. За ийм бас чухал энерги хумхын ордныхны маань хувьд одоо гарч ирж байна. За 10 дугаар сард бол за хумхууд маань бол жоохон одоо тэр нэг илүү тэр төвхтэй одоо хатуу хандаад байгаа хэсэг бол за мөнх санхүүгийн хэсэг байгаа. За мөнх санхүү за үйл хөдлөх хөрөнгө ч юм уу, орон байр ч юм уу. За энэ дээр их төвхтэй байдал байгаа. За тэгэхээр энийг бол илүү одоо тэр илүү тэр илүү томоор одоо сэтгэж тийм ээ мөнгөийг илүү томоор сэтгэж за урт хугацаагаар бас сэтгэж тийм ээ тэрлүүгөө бас анхаарлаа хандуул энэ энергийг жоохон тэнцвэржүүлж өгнө. Тэгэхээр энэ мөнгө санхүүгийн асуудлыг бол за илүү эндээ за бүр болохгүй бол энэ хэсгээ ер нь баг ингээд тийм ээ мөнгө санхүүгээ жоохон орхиод гэх юм уу тийм ээ тэр өдөр тутмын ажилдаа анхааруул энэ дээр бол хань бүр ингээд бас их таатай энерги бас байна тийм ээ. За тэгэхээр илүү одоо энэ том гаригуудын хөдөлгөөнүүдийг хүлээх гэсэн энэ 10 сард бол за илүү дэг журамтай тийм ээ ингэж одоо маш их хит мөрөөдөл тавтах. За яг бодтой яг юм одоо яг олж харах тийм ээ. За энэ одоо энэ хоёрыг ялгаж салгаж тийм ээ ингэж ингэснээр бол яг мөнгө санхүүгийн асуудлаа их зөв шийдэх боломж байна. Эсвэл одоо ерөөсөө өдөр тутмынхаа ажилдаа илүү анхаарал явуул энэ дээр их азтай ивэлтэй байгаа. Тэгэхээр хумхуудын маань хувьд бол маш чухал одоо бас хэсгийг бол за тэр өдөр тутмын ажил эрүүл мэндэд илүү анхаарал энэ дээр бол их тийм азтай. За гэр бүлээрээ ажиллах ч юм уу тийм ээ гэр бүлийн одоо өдөр тутамдаа тэр ээжтэйгээ за тэр гэрийнхэнтэйгээ ч юм уу за иймэрхүү ажиллагаанууд хийвэл бас их таатай энерги байна. За хумхууд маань бол за ер нь бол энэ одоо энэ маш өвөрмөц одоо тийм шинэ бас нэг том эхлэл ингээд явагдаж байгаа нь бол энэ өөрийн тэр бас энэ яг тэр өөрийн мөн чанар бас эгон дээр байгаа. Ер нь бол хумбууд маань бол өөрөө бол тайзан дээр бол маш их ярьдаг хүмүүс байдаг тийм ээ.
олонний өмнө гарахаар их ярьдаг. За маш их тийм ур чадварлаг одоо тийм яриатай хүмүүс байдаг. Тэгэхээр энэ дээр нь бол маш их тийм илүү их өөрчлөлт явагдаад тийм ээ. Илүү их тийм том зорилго тавьсан, ирээдүйг их ярьсан. За маш их уламжлалт босон маягаар өөрийгөө харуулсан байдал бол хотын маань хувьд бол явагдаж байгаа. Тэгэхээр 10 сард бол ерөнхийдөө энэ энергиуд маань ингээд явагдах нэ. За дараагийн орд бол загсны орд байна. За загснууд маань бол за энэ 10 сард бол тэрэг сар их нөлөөж байна. Тэгэхээр бол за 10 сарын 7-нд бол хоньны ордон дээр бол бүтэн сар буюу тэрэг сар гарч байгаа тийм ээ. За тэгэхээр энэ үед бол загсны ордныхны маань хувьд за гол мөнгө санхүүгийн асуудал дээр бол энэ тэрэг сар гарч байна тийм. Тэгэхээр энэ дээр бол за санхүү, орон байр, за үйл хөдлөх хөрөнгө энэ дээр бол бүтэн сарны нөлөө маань бол их тийм сэтгэл зүрэхтэй, сэтгэлийн хөндлөнтэй ингэж холбогдож. За тэгэхээр энэ дээр бол их энтлийг бол сэтгэл зүрхээрээ бүрэн ойлгож тийм ээ. За зүүн совин маань энд их тусалж. За ийм одоо энерги өгдөж байна. Тэгэхээр одоо мөнгө загснууд маань одоо илүү мөнгөний асуудлыг шийдэхдээ бол илүү зүүн совин дээр итгэвэл одоо энэ одоо бүтэн сарны энэ энерги өдрийг тийм ээ 10 сарын 7-ны өдрийг зөв ашиглах нэ. За өөр бас загснууд маань бас нэг чухал одоо за дэлхийн банкны ууршлах хөдөлгөөн их нөлөөлж байна. Загснуудын маань хувьд бол энэ бас энэ сүнслэг байдал дээр дэлхийн банкны маань одоо ууршлах хөдөлгөөний хийж байна. Тэгэхээр энэ үед бол загснууд маань илүү одоо бас нэг зүүн совин тийм ээ. За тэгээ бас нэг үндсэн одоо аюу урт хугацааны нэг тэр нэг олон нийтийн төлөө тэгээ ер нь бол энэ зүүн совин их олон нийтийн төлөө одоо хүний төлөө бусдын төлөө тэгээ хамтран одоо ажиллагч нарын төлөө загснууд маань их байдаг хүмүүс байдаг. Тэгэхээр энэ дээрээ их одоо үндсэн зөв чигээ одоо бас урт хугацааны тэр чигийг ингээд харуулж байгаа. Тэгэхээр энэ дээр одоо зөв буруу их ялгсан тийм ээ. Зүүд нойрны за хүнд туслах за хүнд туслая. За хүнд бусдад одоо олон нийтэд одоо зөв шинийг санаачлах гэх юм ингээд. За нэг иймэрхүү одоо зүүд нойртой холбоотой сэтгэл зүрхтэй холбоотой за маш их чухал энэ энерги маань урагшлах хөдөлгөөнөө хийж байна. За загснууд маань бол бас одоо энэ чухал хэсэг маань бол 10 сарын 21-нд одоо шинэ сар жиндүүрийн ордон гарснаар бас тохиож байна тийм ээ. Тэгэхээр загснууд маань хэрхэн нөлөөлөх вэ гэхээр гол одоо бас энэ сэтгэл зүйн хувьд цоо шинээр ингээд тийм ээ сэтгэл зүйн байдал маань цоо шинжлэгдэх. За тэгэхээр энэ дээр бол юу гэдгийг бүх энэ өөрийн дотор сэтгэлийн одоо бас юм жоохон хар бараан одоо тийм сэтгэл зүрх гэж хүнд байдаг тийм айдас үз ч юм уу. За энэ дээр бол их тийм том одоо шийдэл гарах. За энэ асуудлыг ингээд ер нь бол энэ дээр бол шинээр одоо тийм ээ зөв одоо илүү сайхан тэр зөв баланстай тэнцвэртэй тэр сэтгэл зүг одоо бид нар өөрсдөө загснууд маань үүсгэх тийм ээ ийм нэр бас байгаа. За тэгэхээр 10 сард маань бол гол бас аль талд маань бид нар аль талыг тийм ээ илүү таатай өнгөрөөж ирэхэд гол загснуудын маань тэр гол одоо өөрийн тэр эго хэсэг дээр бол маш тийм таатай энерги байгаа. За энэ үед бол илүү хүмүүст өөрийгөө харуулах тийм ээ өөрийнхөө одоо ирч хүч өөрийнхөө тэр гол энерги бусдад харуулахад бол их таатай. За энэ бол их тийм найр наадамч гэх юм уу шоу цангаж гэх юм уу тийм ээ. За энэ бүхэн бол бас таатай тийм үе одоо байгаа. Тэгэхээр энэ дээрээ одоо өөрийгөө харуулсан за хүүхдүүдтэй хамт байхдаа их таатай байх. За иймэрхүү энергиудыг 10 сартаа бариулах илүү одоо хацтай байна. За ер нь жоохон
жоохон тийм хүндөвтөр энергиуд бол тэр өөрийн үндсэн одоо тэр физикал бие махбодн дээр бол жоохон гарч байгаа. За тэгэхээр энэ дээр бол илүү бусдтай зөв хүмүүстэй одоо тийм ээ зөв хүмүүстэй олж нөхөрлөгч юм уу тийм ээ энэ ингэж юм баланслснаар бол энэ зүйлийг хангахснаар бол загснууд нь бол тэр бие махбодын одоо тэр жоохон ядрах тийм ээ илүү их сулдах. Гэхдээ энэ 10 сард бол жоохон гэж энэ бол их сараас бол их зөөлрж ирж байгаа. Тэгэхээр загснуудын маань хувьд бол илүү одоо relationship тийм ээ буюу тэр өөрийн хөрш за энэ хүмүүстэйгээ их ойр дотны хүмүүстэйгээ илүү цагийг өнгөрөөх бас энэ энерги бол их тэнцвэржүүлж өгөх тийм боломж байгаа. За загснуудын маань хувьд бол бас энэ холын одоо аялал дээр бол бас их тийм одоо таатай бас энергиуд бас байна. Тэгэхээр бол хол аялах гадаад улсууд руу аялах ч юм уу ийм их энергиуд дээр бол зөв одоо сайхан энерги авах нэ.